Эх оронч оюутан дэд хөтөлбөрийн хүрээнд тусалж цус дүүрэн амьдрал сайн дурын зассан амьдралын аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Тус аяны хугацаанд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүрэлдэхүүн 7 сургууль нийт 1300 гаруй оюутан залуус болон багш албан хаагчид цусан амьдралах үйлсэд сайн дураараа нэгдэж нийт 460 орчим литр цусан бүтээгдэхүүн цуглуулжээ. Нэгдүгээр эмнэлэг дээр явагдаж байгаа элэг шилжүүлэн сулах багийн хамт олон танаа одоо тусал цус дүүрэн амьдрал аяны дүнд цуглуулсан цуснаас бид өнөөдөр хангалттай хэмжээний цустай хагалгаагаа эхлүүлж байна гэсэн талархал ирсэн байгаа. Мөн нэгдүгээр төрхөөс эмчнараас бол бид нар цус хэлбэл судлалын төв дээр цусны захиалга өгөхөд бол одоо саадгүй ирж байна гэсэн. Тэгэхээр дөрөвчээсээ энэ бол хүмүүст хүрч байна, үр дүн гарч байна гэж. Монгол улсад бол жилээс жилд бол цуссан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэх нэ. Учир юу вэ гэхээр эрүүл мэндийн салбар, анагаах ухааны салбарт одоо нэвтэрч байгаа энэ шинэ технологиуд, за урд өмнө онцлж эмчилдэггүй байсан өвчин эмгүүдийг онцлж эмчлэх энэ одоо эмчилгээнүүд дээр бол одоо цуссан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагууд бол нэмэгдэж идэг. Энэний нэг томоохон жишээ бол одоо элэг шилжүүлэн суулгах мэс засал гэдэг юм уу тийм ээ. Ингээд одоо маш олон ийм одоо ажлууд байгаа. Тэгээ өнөөдөр одоо бас энэ тусал цус дүүрэн амьдрал гэсэн энэ аяныг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас одоо бас 2-7 хоногийн турш зохион байгуулсан гэдгээр их онцлог байна. Яагаад тэгэхээр урд нь бол одоо бид нараас доорны одоо явуулаар цусны аян зохион байгуулалт байгуулдаг байсан. Гэхдээ энэ бол 1-2 хоногийн одоо ийм л арга хэмжээ байдгаас бол энэ удаадаа бол одоо бас энд өвөрмөцийн одоо хөтөлбөрийг боловсруулж ингэж явуулсны үр дүнд за нийт одоо бас 1300 гаруй одоо нэгж одоо хүнээс цус цуглуулад 4000 хүний амнасыг аврахын үүсэлд одоо оюутан залуучууд маань нэгдээд бас ингэж одоо бас өнөөдөр энэ үйл ажиллагаагаа ингэж дүгнэж ярьж байна. Дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлын үед цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээний шаардлагатай байгаа. Ийм цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрэлдүүлэхээр цус хэлбэл судлалын үндэсний төвөөс олон ажлуудыг шат дараалтаар зохион байгуулж байгаа билээ. Тодорхойлбол тус төв нь анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран тусал цус дүүрэн амьдрал аяныг 14 хоногийн турш зохион байгуулсан бөгөөд улаан эсийн нөөцийн бүтээгдэхүүн 2 дахин нэмэгдсэн байна. Тиймээс тус аяныг бусад төрийн өмчит сургуулиуд зохион байгуулахаар төлөвлөд байна.